2024 оноос хойш өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа төсөв санхүү хөрөнгө оруулалт мега төслүүд дээр нь хийгдэж байгаа сонсгол тэгээ сонсголын хүрээнд авагдж байгаа материалуудыг харахад ер нь бол яг зүгээр хяналтгүйгээр хулгай хийгдсэн байна л гэдэг ганцхан дүр зураг харагдаж байгаа. Энэ үндсэн хууль танхимын гадаа одоо энэ коридорт тавьсан байгаа энэ поструудыг харах юм бол энэ илүү тодорхой харагдана. Энэ манай хэвлэлийнхэн харуулах бах. Улаанбаатар хотод 2024 оноос хойш зарлагдсан тендерүүдэд ер нь бол хамгийн бага одоо давхарт шалгарч байгаа компани нь 2 удаа шалгарч байгаа, түүнээс дээш удаа шалгарч байгаа компаниуд 56% байгаа гэж. Тэгээ энэчнээс манай нийслэлийн төлөөлөгч нар бүгдээрээ нэг аж ахуй нэгжүүд, нийслэлийн өмчт аж ахуй нэгжүүд энэ 43 аж ахуй нэгж байна гэдэг энэ сая шинжээчийн дүгнэлтэн дээр гарчлаа. Манай бүлгийн уралд давхардаад явж байгаа сая бүлгийн урал дээр Инк2 сайтын танилцуулж байгаагаар нийслэлд 113 аж ахуй нэгж байна гэдэг бас танилцуулгыг давхар хийлээ. Гээд харахаар нийслэлийн төлөөлөгч нар бүгдээрээ ямар нэгэн байдлаар тендер авж байгаа аж ахуй нэгжүүдэд нөлөөлдөг юм уу? Бүгдээрнгээс нь давхарцсан тоогоор ажил авдаг юм байна. За тэгээ бүгдээрэнд нь ямар нэгэн байдлаар удирдах албан тушаал хашдаг юм байна. Тэгэхээр энэ ч бол одоо нийслэл дээр мега хулгай нүүрсэн байна гэдгийг бол бид нэр дүгнж болохоор гомаа. Өмнө нь 2024 онд төсвийн байнгын орны хурал дээр орж ирээд авто замын татварыг нэмэхдээ 2 хүнээс санал авж агаад авто замын татвар хураамжийг нэмцээ ингээд улсын хурлын гишүүдийг бараг загнаа сууж исэн нөхдүүд одоо төрүүчээсээ авилгатай тэмцэх газар шалгагдаад 461-т хоригдсон сууж байгаа. Тэгэхээр би энэ шинэ хотын даргаыг одоогийн байгаа энэ хотын нөхцөл байдлыг бол шууд өнөө маргааш хүнийг адлага оруулсан юм шиг өөрчлөнө гэж бол итгэхгүй байна. Зүгээр яг гарцсан юу байж болох вэ гэхээр магадгүй одоо нийслэл хідэн төлөөлөгчтэй энэ бүх төлөөлөгчийг та авилгатай тэмцэх газар гэдэг юм уу цагдаа гэдэг юм уу бүгдээрэнд нь шалгуулчих юм бол энэ шалгалтын хариу хэр хурдан гарахаас хамаарат та ажлаа цааш нь явуулах боломжтой байна. Тэрнээс таны удирдах байгаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчид бүгдээрээ давхар буюу бүр хідэн давхар дээлтэй. Тэгээ энэ төсвийн мөнгнүүдийг ярихаар одоо хамгийн бага нь жишээлхэд 10 их найдаар яригдж байгаа. Тэгээ 10 их найдаар яригдж байгаа энэ бүх төсөл тендерүүдийн цаана дандаа хулгай гарсан гэдгийг бид нар сая одоо энэ шинжээчдийн дүгнэлтэн дээр бараг тэмдэглэж авахааргүй олон хулгай яригдсан. Тэгэхээр та энэ ажлуудыг нийслэлийг нэг урагш нь хөдөлгөе гэж бодож байгаа бол хамгийн түрүүлээд миний сандлаар бол бүгдийг хуулийн байгууллагад шалгуулад нэр цэвэр гэсэнтэй хамтарч ажиллаа бол илүү үр дүнд хүрэх байх гэж бодож байна. Хоёрдугаарт энэ өглөө хурал эхлэхгүй бас нэлээд удаа. Одоо энэ нийслэлийг бид нар зүгээр бетонын ширэнгөө ой болгосон одоо Сэлб хотын урсгалыг одоо жишээлхэд хаас энтер гэдээ бас нэг баахан Сэлб хотын энэ Сэлб голын урсчийг сайжруулна гэж бас нэг баахан төсөл хөтөлбөр нэртэй одоо голыг ухаж дөнгөчөөд нэг 2-3 жил болчлоо. Гэтэл энэ Сэлбий чинь яг тэр эргэж байгаа эргэлтийн хэсэг дээр Экон Ямдава гэдэг бас нэг Монгол Ардын намын баг хурлын гишүүн байлгуудад бодвол нэг дарга авчиад орон сууц барьсан шүү дээ. Парк байгуулна гэж хэлээд газрыг аваад орон сууц барьсан. Одоо тэгээд энэ төв шуудангийн урталд баригдаж байгаа өндөр барилга манай өнгөрсөн одоо энэ халагдсан Нямбатар дарга чинь нийслэлд нэгч барилга шинээр барихгүй л гэж амлаад байсан нүдэн дээр Улаанбаатарт байгаа хамгийн өндөр байшингал барьж байна. Тэнцээ хүн гიშгэх нь одоо юу гэдэг зогсон байтугай гიშгэгч зайгүй газар дээр маш өндөр барилгыг барьж үзүүлж байгаа. Энэ бол танаа намын хулгай, танаа намын лөөр. Дээрээс нь манай Чойжил сүрэн сайд байна. Одоо нэг хүл гიშгэх газар болгон дээр Чойжил сүрэн сайд бас л байшин барьж төгжрөл нэмж байгаа. Нөгөө нэг хотын даргын амлаад байсан амлалт дахиад байхгүй. Одоо бүр зайсан руу гараад энэ богдуулаад аваад барих юм шиг. Уг нь бол бүтээн байгуулалтыг эсэргүүцээд байгаа юм биш. Гэхдээ бид нар богдуулаа бүр тойруулаад одоо та нар ч нэг хүннүү хот барина, дагуул хот барина гэдээ явсан. Одоо богдуулаа тойроод замтаа штэ бид нар. Богдуулаад тойруулаад нэг хэдэн станц, хэдэн цэвэрлэх байгууламж барьчих юм бол хөссөөсөөгөл тараад нүүчмөр юм шиг харагдаад байгаа. Тэгээ өнөөдрийг болтол хийсэн ажил нэг ч байхгүй. Бүгдээрээ нэг баахан төсөл хөтөлбөр ярьж мөнгө хулгайсан асуудлууд л одоо энэ ч гарч байгаа учраас авилгатай тэмцэх газар сая бас ирэхгүй байж байгаад ирчлээ гэдэг мэдээллийг авсан. Тэгээ авилгатай тэмцэх газар болдог бол нийслэлийнхэн дээр бүгдээрэн дээр нь хэрэг нээж шалгаад тэгэд цэвэр байгааг нь цааш нь ажлыг үргэлжлүүлээд
одоо энэ асуудалтай энэ олон төсөл тендер хөтөлбөрүүдэд холбогдсон хүмүүсийн бүгдийг эртхэн шиг салахгүй бол нийслэлийн төсөв чи одоо энэ хүү хамаа дагаад маш их хурдцтай өсөж байна. Одоо алдагдлын хэмжээ хүртэл улсын төсвийн алдагдлаас их хэмжээнд гараа авчлаа бүрдөө дарга. Тэгэхээр энэ миний маш сайн анхаарч ажилласаа гэж хүсэж байгаа учраас эднийг хэлж байгаа шүү. За тэгээд энэ асуулт байгаа. Энэ туулын хурдны замыг барихад трасс баталсан тушаал ерөөсөө нэгч байдгүй гэж ойлгосон. 2013 оноос хойш яг ийм шийдвэр байна уу? Энийг байвал надад одоо гаргаж ирээд үзүүлээтэй ч гэдэг нэг ийм асуулт байна. Цогтоод рэгшин асуулт хариулъя. Туулын хурдны замын трасс 2013 онд засгийн тогтоолоор бол батлагдсан байгаа. За үүнээс магадлалын ерөнхий дүгнэлтээр нарийвчилсан зураг бол батлагдаж гарсан байгаа. За энийг 2025 оны 1-р сарын 2-ны өдрийн засгийн газрын ээлж бус хурлаар тэмдэглэлээр 6 ягнаа болгож үүрэг даалгавар өгсөн. За энэ дагуу тэзүүг шинжилээд 6 ягнаа болгосны дараагаар 2025 оны 4-р сарын 13-ны өдрийн засгийн газрын тогтоолоор солилцсон зэг батлах тухай туулын хурдны замын тараасыг баталсан байна. За мэдээлэл өгсөнд баярлалаа. 2025 онд засгийн газраас баталсан трасс байгаа юм байна. Энэ иргэдээс дандаа ирж байгаа асуултууд гэдгийг бас манай хотынхан сайн ойлгож аваарай гэж хүсье. Пүрвдавг даргаас бас саналыг одоо сонсчий. Бүх төлөөлөгчн рүү хуулийн байгууллага чалгуучаад ажиллаа эхэлж чадахгүй одоо ингээ үргэлжлээд бүх хулгайтай зууралтад явах уу гэдэг тэр. За нийслэлээр бол манай дээр шалгалт чөлгүүд бол явж байгаа. Авилгатай тэмцэх газар, эрүүгийн цагтаа холбогдох албан шаалтнууд дээр бол шалгалт чөлгүүд явж байгаа. Зарим нэгэн ч хоригдоод явж байгаа тохиолдлууд байна. Нийслэлийн засаг даргын хувьд бол эргэлзээтэй байгаа асуудлууд дээр аудитын шалгалтыг бол оруулсан байгаа. Тухайлх юм бол бордурын асуудал дээр за одоо нийслэлийн өмчт компаниуд өөрийн өмчт объекттэй мөртлөө бусад одоо хувийн объектуудад үнэтэй түрээсээр одоо суудаг энэ асуудал дээр хүртэл аудитын шалгалт оруулаад явж байгаа. За хэрвээ хууль зөрчсөн юм байх юм бол нийслэлийн засаг даргын хувьд хариуцлага тооцоод явахд бэлэн байна. Хариуцлага тооцох эрх танд байгаа байх. Гэхдээ та давхар дээлтэй төлөөлөгчн рүү хүчрэхгүй гэдгийг л бодтойгоор хэлэх гэсэн. Тэгэд яаж ажиллах нь таны эрх. Тэгээд хэсэг хугацааны дараа дүнгээ танаа баг тавиулах бах. Тэгээд тэр үед бас нэг тодорхой бодтой үр дүн гаргасан байгаасаа гэдэг үүднээс саяын саналыг хэлж байгаамаа. Өнгөрсөн үйл Улаанбаатар хот нэлээд хэцүү үйлсэн тогны асуудал тэр, дулааны асуудал тэр. Тэгээд энэ дээр одоо маш сайн анхаарч ажиллахгүй бол дахиад энэ жилийн үйл таны өмнө нийслэлийн шин даргын өмнө тулгарна. Тэгээд энэ дээр одоо ёстой зоригтойхон шиг шийдвэр гаргаж байгаад явахгүй бол сая айл хурал дээр хэллээ нэг сайд нь би өстой тэнэг зоригтой тулдаа энэ асуудлыг оруулж ирж гин гэдэг шиг ажиллахгүй бол та яг ингээд нэг юм айгүй академик зарчимж байдлаар хандах юм бол нийслэлийн ажил урагшаа явахгүй баха гэдгийг хэлэх гэсэн. За хоёрдугаарт бол энэ нийслэлийн өнөөдрийн сонсгол яагаад явагдаж байгаа юм бэ гэхээр өмнөх баг удирдлагууд иргэдийг бол өстой нохоо оцчин чинээ тоогоогүй явсан. Тэгээ тийм учраас нийслэлийн иргэд бүгдээрээ бухимдаад ядж хахад энэ туулын хурдны зам нь яасан ч хүнтэй зам юм. Нэг юм үнэтэй зам яг Улаанбаатар хотод ганц байгаа том бүр нэлээд том Монголын том гол дээр хийх гэж байгаа учраас нийслэлийн иргэд нэлээд бухимдалтайгаар үзэл бодоо илэрхийлсэн. Тэгээ энэхүү мэдээлэлгүй байдлыг мэдээлэлжүүлэх ёстой гэдэг үүднээс энэхүү сонсгол зохион байгуулагдаж байгаа учраас та бүгд цаашдынхаа ажилд бүгдээр иргэдийн нэр барьж ажил албан тушаалд очисон хойноо сая одоо танай төлөөлөгчийн ярьж байгаагаар цалин пүнлүү ажиллах нөхцөлгүй байдаг шүү л гэдгийг одоо хилээд өшөө хансаглал өшөө одоо юу гэдгийг хангамж хэрэгтэй юм шиг байна. Тэр мөрийн сайн анхаарч ажиллахгүй бол нийслэлийн одоо нэг сая 700-аас 2 сая хүн амьдраад байгаа энэ төвчрээд байгаа одоо юу гэдгийг борооныхоо усанд живжих гээд байгаа хөлдчих гээд байгаа энэ хотын асуудал үнэхээр хүнд байгаа шүү гэдгийг нийслэлийнхаа иргэдэд болон одоо хамт ажиллаж байгаа улсуудаа зарчмынхын дагуу ойлгуулж иж урагшлаарай л гэж захиж хэлье. Баярлалаа.